Энэ удаагийн зөвлөгөөгөөр багш нартай одоо гэрийн нөхцөлд өөрсдөө гэрээсээ болон ажил дээрээ хийсэн бичлэгүүдээ хэрхэн одоо нэг дор цуглуулах, одоо нэгэсэндээ дараад нь хадгалж үлдэх. За шууд нэг үгээр хэлэх юм бол мегмарж багш руу одоо линкийг хэрхэн явуулах. Одоо жишээ нь юу гэдэг одоо мэйл хаягаар ч юм уу, фэйсбүүкээр ч юм уу ингээд явах гэхлээр хэмжээ нь их байна гэж явахгүй байх тохиолдлууд их байдаг. Тэгэхээр бид нар одоо бичлэгээ хаана хадгалж линкийг явуулах вэ гэдгийг амар хэлбэрээр хэлье. За ингээд бол бид нар Google руу орсон байх хэвээр. За өөрийн мэйл хаяг руу орсон байх хэвээр, нэвтрээд орсон байх хэвээр. За энэ мэйл хаягийн урд талын 9 цэг рүү дарахлаар Google Drive гэж байгаа. Ер нь бол Google Drive дээр бид нар байршуулад линкийг явуулчаа гэж үзэж байна. За мегмарж багш руу явуулдаг нь болохоор бас нэг одоо энэ Google-оор тогтоосонтой холбоотой одоо хичээл хийж байгаа энэ хичээлийнхэн санг бүрдүүлэх боломжтой байгаа. За тэгэхээр за энд бол маш олон зүйл байгаа учраас одоо таны Drive дотор ч гэсэн одоо хэмжээний зүйл байгаа учраас жоохон юм сэстэй болохын тулд шинэ фолдер үүсгэх. Тэгэхэд бол new гэж ороод фолдер. За энэ дээрээ та бүхэн видео хичээл. За би ингээ видео хичээл гэсэн фолдер нээчлээ. За энэ фолдер руу оруулахлаар одоо энэ дотор одоо чирээд оруулаад ирж болно гэх мэтлэгээр байж байгаа. За ер нь бол яг биш мэдээлэл оруулах заав нь бол new гэдэг рүү ороод upload file. За тэгээд upload file гэхээр бичлэг маань хаана байгаа вэ тэрийгээ зааж өгнө гэсэн үг. За минийх болохоор за би нэг дискийн дотор нэг бичлэгээ оруулжээ. За дотор за энэ дотор байгаа жишээ гэдэг үү. За энэ бичлэгийг оруулъя. За бичлэгээ сонгоод нээх гэдээ орчихлоо. Ишээ энд хуулгаж байгаа харагдана. За энэ бичлэг маань ингээ хуулаад дуусчлаа. Complete. За хуул дуусна. Энэ бичлэгийг хэрхэн яаж явуулах вэ гэхээр за энэ бичлэгээ идэвхжүүлээд маус хоёроо дарах юм бол үзэж болно. Ямар файл дээр нээх ингээд нээж болно. Хүмүүс рүү шеэрлж болно. За энэ get shareable link гэдэг нь болохоор энэ дээр дарснараа та бүхэн линкийг копидод авчиж байгаа гэсэн үг энэ линк. Маус хоёроо дараад get shareable link. За ингэж авснараа бид нар одоо Facebook руу ороод за энэ яамны нийт учраас Facebook маань жоохон ачаалж ах шиг байна. За ингээд мегмарж багшийн Эмбэлэг мегмарж гэсэн пэйж руу орж жагаад энд пэйж хийчихнэ гэсэн. Тэгэхээр мегмарж багшийг нэг татаж аваад YouTube байршуулж болно. Энд пэйж хийгээд за энд дарчихлаар одоо энэ линкэнд мегмарж багшд очсон. Энэ дээр дараад тэгэхээр та бүхэн юуны линк ямар хичээлийн сэдвээ ангитайгаа бичихгүй бол тэнд ажиглаа ингээд татаж авах боломжтой байдлаар. Зөвхөн бичлэг гэлтгүү та бүхэн ангийн одоо жишээ нь хичээл ордог ангийнхаа багш нар руу явуулах гэж байгаа хэмжээний файлууд байх юм бол ингэж явуулаад татаж авахаар явж болно. Авчна гэсэн үг. За анхаарал тавьсан баярлалаа.